Hi guys, Nitro байна. Өөрхөн хэлж. Эрдэн баян байна. Тэгэхээр өнөөдөр бичлэгээр бит хоёр нэг чимээ бол дуус гэдэг бичлэг хийж байна. Тэгээ бит хоёр царайгаа харуулахгүй гэсэн нэг бит хоёр нэгнийгээ шүгээд тэгээ бит хоёрын нэг нь л айх юм бол шууд бичлэгэд дуусгана. Тэгээд амсхий үзтээ. Одоо миксэн бичлэг оруулсан. Хадгалаад. Үзтгүү зацтай. Пух. Чорс. Гүлэг хүснэ л. Хатан нүчтэй. Нүчтэй. Амшиг цавруулаа. Болцсон. Үнэтэй томч. Энэ үү? Эцбаа. За. Энэ нүн хат Монгол идэж чинь янзаас юу вэ? Надтай найзч зүгээр. Ачаа маалтарчдаг. Энэ тамийн за 8 цаг зэнийг үз. Шөнийн 1 цаг 30 минутын орчим нэгэн ачааны машины жолооч босод жолооч нарын тэр бүр явахыг зорддоггүй замаар болгоомжтой аргагүй явж байлаа. Хүмүүсийн ярьж байгаагаар энэ зам нь хараагдсан гэх бөгөөд олон жолооч энд их бага хэмжээний осолд орсон гин. Зөвхөн осол аваараар тогтохгүй ачирхалтай үзүүлэлүүд ч элбэг тохиолддог ажээ. Замын хажууд хэн нэгнийг хүлээгээд зогсож байгаа мэт сүйдэрлэг хачин дүрсийг харж байсан хэмээн олон жолоочд иржээ. Луизиана мужи хаа нэгтээ шөнийн 1 цаг 30 минутын үед энэхүү жолооч зам дээр нэгэн итгээд зүйл харжээ. Уг замын түүхийг мэддэг тэрбээр гар утсаа авч бичлэг хийж эхэлсэн бөгөөд олж харсан зүйл нь түүнийг бүрэн айдаст автуулав. Se llama Paco de Rey. Саяны мууртай бараад харагдах юм уу? Замын хажууд нэгэн хүн эсвэл ямар нэгэн зүйл сууж байгаад гинэт эргэж жолоочийг ширтээд камер руу даллаж эхэлсэн байна. Үүнээс хамгийн айц төрүүлсэн зүйл нь гадаа харанхуй хөнгүү орой үдшийн цаг байснаас гадна тэр нэг хачин зүйл толгоогоо эргүүлж даллаж байгаа байдал нь жирийн хүний хийх үйлдэл биш мэт санагдана. Энэ бичлэгийг үзэн хүмүүс энийг skinwalker буюу хүний дүрд хувирдаг чөтгөр гэх таамаглалыг дэвшүүлжээ. Гэхдээ сүнс чөтгөр эсвэл жирийн хүн аль нь ч байсан бай яг юу байсныг тодорхойлох баттай мэдээлэл өнөө хүртэл гарч ирээгүй байна. Перу улсын Пакупа хотод байрлах нэгэн худалдааны төв нь хотын хамгийн том талбайнуудын нэг гэдгээрээ алдартай. Энэхүү худалдааны төв нь хүүхдүүдэд зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулдаг тул хүүхдүүдээр өрөөлж дүүрэн байдаг. Тус төвийн маскот хүртэл хүүхдүүд зориулсан байхаар бүтээгдсэн тэдний телевизийн зар сурчлагаануудаас илт харагддаг. Ийм олон хүүхэд нэг дор цуглаж тоглож гүйлдэж байхад осол аваар гарах нь ойлгомжтой. Гэвч 2016 онд болсон нэгэн осол олонний сэтгэлийг гүнээр эмзэглүүлжээ. 2016 онд Валентина Ямали тэмээх нэгэн охин зураг авдаг автомашин дээр тоглож байжээ. Гэтэл тухайн машинд холбогдсон цахилгааны ил гарсан утас түүний барьсан төмөр харчлагын дэргэд хүрч байсан бөгөөд Валентина хаштагнаас барих үед цахилгаан зохиулсан байна. Цахилгааны хүчтэй маш өндөр байсан тул Валентина хэдхэн цагийн дараа харамсалтайгаар нас баржээ. Охины гэр бүл хэдэн 7 хоногийн турш уу гашууд автаж гүний мөгнөл илэрхийлж байв. Цаг хугацаа өнгөрч Валентинагийн тухай яриа намдсан мэт боловч сүүлийн үед охины нас барсан энэ л газар тус худалдааны төвд хачин үйл явдлууд гарч
эхэлжээ. Шөнийн цагаар дэлгүүрүүд хаалгаа барьсны дараа нэгэн дэлгүүр дотор байлах хяналтын камер дээр дараах бичлэгийг хийжээ. Бичлэг дээр хүний боломжит хурднаас хамаагүй илүү хурдтайгаар урагш хойш гүйж буй бяцхан хүүхэд харагддаг. Ганцаараа дэлгүүрт явж байгаа хүүхэд гэдэг нь өөрөө хачирхалтай зүйл боловч түүний хөдөлгөөн нь бүрч хачирхалтай бай. Худалдааны төвийн ажилчид энэ нь Валентинагийн сүнс байж магадгүй хэмээн таамагладаг аж. Учир нь тус газар маш эмгэнэлтэй төвхтэй. Гэхдээ guys тэр бичлэгээ зогсоож байгаа. Тэгээд хэцүү хугацааны дараа болцсон. Та өөрөө явуулж. За бичлэг дээр нэг тавтай морил. За бичлэг өргөлөд үзье. эцсийн дүгнэлтийг та бүхэнд үлдээж байна. Камерт Валентинагийн сүнс бичигдсэн үү? Эсвэл огт өөр тайлбарлахын аргагүй зүйл бичигдсэн байв уу? Нэгэн шин дараах аимшигтай зүйл тохиолджээ. Бичлэгийг хийж байсан хүн гэртээ ганцаараа байсан бөгөөд гэтэл гинэт яс хавталцсан аимшигтай зүйл камерын дуранд бичигдсэн байна. Бичлэгний эзнийг Кейтлин гэх бөгөөд 2 жилийн өмнө нэгэн аимшигтай осолд орж байжээ. 2020 оны 8 сарын 8-ны өдөр Кейтлин олсоор өндөр дээрээс үсрэн тоглож байгаад газарт бухтаа чулуун дээр унаж хүзүүнийхээ ясыг хугалсан байна. Энэ осол маш ностой байсан тул тэрээр хэдэн 7 хоногийн турш гэртээ хэвтэж эмчлүүлэхээс өөр аргагүй болжээ. Гэвч гэртээ хэвтэн эмчлүүлж байх тэр хугацаанд Кейтлинийг өнөө хүртэл дагалдаж буй тайлбарлашгүй нэгэн зүйлдээ нүүр тулсан байна. Кейтлин гэртээ ганцаараа байх үед дараах зүйл бичигджээ. Камер дээр хэдий тод харагдахгүй байгаа ч хоёр хаалга зэрэг нэгдэж буй бичлэг дээр харагдана. Кейтлин найз давтсан байдалтай орон дээрээ хөшөж суусаар энэ бичлэгээ дуусгасан ч энэ сүүлийнх нь биш байв. Хэдхэн хоногийн дараа дараах зүйл тохиолдсон байна.
Өмнөх бичлэг шиг хаалга дахин өөрөө хөдөлж хаагдаж байв. Энэ бичлэгийг үзсэн хүмүүс дийлийнх нь Кейтлиний өрөө өөрөө сүнстэй гэж үзэж байв. Түүнээс хойш Кейтлин энэ хоёр явдлын талаар дахин бичлэг хийгээгүй бөгөөд тухайн үед түүний авсан айдас цочрлоос харуул тэдгээрийг мартахыг илүүд үзсэн бололтой. Гэхдээ тэр шин тохиолдсон аимшигт явдал өнөөдрийн хүртэл түүний сэтгэлд сүйдрээ үлдээн дагалдаж байна. Аргентины алдарт дуучин Химена Барин нэгэн найзынхаа гэрт зочлох үедээ За бит хоёроо одоо яахгүй 30 хэдэн минут болох вэ? За 30 минут болох юм бол тэгээд 24 минут. 30 минут бол бич. Энэ бичлэг дуусгаад бит хоёр нэг зайгааг байх юм бол тэгээд энэ бичлэгийг шууд дуусглаа бит хоёр тий. Энэ бичлэг зайсан дуусахгүй байхад бичлэг нь айх юм бол хамаагүй их доосон, айхгүй бол арай сөүл доосно гэсэн үг. Тэгээд хэрвээ бит хоёр part 2 хийчих магадгүй хийхгүй ч гэж магадгүй. Тэгээд бит хоёр бас инээвэл дуус гэдэг нэлийг цаврал YouTube руу тэгээд тэрийг ус хийж үзлээ тий. За бичлэн дээр үлдэж орж. Хачирхалтай зүйлдээ нүүр тулжээ. Химена энэ найзтайгаа 5 жилийн турш нөхөрлсөн бөгөөд өмнө нь хизээч ийм зүйлдээ нүүр тулж байгаагүй гэдгээ хэлсэн байдаг. Тэрээр найзынхаа гэрт гадаа хашаанд сууж байсан бөгөөд гинэт нэг хүн мөрнөөс нь шүүрч авах шиг мэдрэмж төржээ. Цочсон Химена шууд өндийн иргэн харсан боловч хачирхалтай иргэн тойронд нь хинж байгаагүй байна. Гадаа сууж байхад мөрөн дээр нь хин нэгэн хүрсэн мэт санагдсан энэ явдал тийм ч сонин сонсогдохгүй байж болох ч гэсэн бичлэгийг үзвэл бүх зүйл өөрөөр эргэлсэн байдаг. Тухайн шин хашаанд байсан хилтийн камерын бичлэгийг эргүүлэн үзэхэд Химена зүгээр ч нэг төсөөлж бодоогүй гэдгийг ойлгожээ. Хэрвээ бичлэгийг зогсоон анхааралтай харвал түүний мөрөн дээр хүний хуруу шиг зүйл хурж буйн тод харагдана. Гайхмаар нь тэр гараа гарч ирсний дараа шууд Химена босож бичлэг нь тодхон харагдана. Үүнийг үзсэн олон хүн үнэхээр ямар нэгэн зүйл түүнд хүрсэн гэж үзжээ. Хуруу шиг зүйл хэн нэгнийх байсан уу? Эсвэл огт өөр тайлбарлашгүй зүйл үү гэдэг нь нууц хийвэ. Зарим хүн үүнийг сүнс байсан гэж итгэж байхад зарим хэсэг нь камерын гажиг эсвэл гэлийн тусгал гэж тайлбарлажээ. Гэхдээ юу болсон нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр. Харин та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Дараагийн бичлэг дээр манай өмнөх бичлэг дээр гарч байсан Бобиг их залуу ингэж тохиолдоод байгаа хачин жигтэй зүйлсийн дараагийн хэсгийг харуулах болно. Боби охинтойгоо хамт амьдардаг бөгөөд сүүлийн үед гэрт нь тайлбарлашгүй эр бусын зүйлс дахин тохиолдсоор байгаач. Боби гэрт нь ямар нэгэн зүйл оршин байна гэж бодох болсон бөгөөд эдгээр зүйл ихсэн цагаас хойш тэрээр бичлэг хийж эхэлсэн байна. Гэхдээ эдгээр олон хачирхалтай үйл явдлын дундаас дараах үйл явдал түүнд хамгийн гүн сэтгэл үлдээжээ. Нэгэн орой Боби зочны өрөөндөө сууж байтал түүний унтлахын өрөөнөөс танигдчихгүй чимээ гарч эхэлнэ. Тэр шуудхан уцаа шүүрэн авч бичлэг хийж эхэлжээ. It's either in my room or Sky's room, but Sky's passed out right now. But it's crazy. So she's sleeping. See, I'm telling you, I keep hearing weird shit. Усаа ведэр гэж. Ой, усаа ведэр гинэ. Тооцлоо. Усаа ведэр гинэ. Тусны сава. Хөрст. Гэрлэж байгаа. За. Тэгтээ эргэлээд байна. I think it's coming from our room now.
Анабеллийн Google Oh, what the was that, man? Yo, this. This. Яг энэ мөчид түүний ард хэн нэгэн алхаж байгаа мэт хөлийн чимээ сонсогдно. Айсан Бобби шүүгээ хааж өрөөнөөс яаран гардаг. Ингээд дараагийн хэдэн сарын туршид тэр иймэрхүү хачин жигтэй зүйлс тохиолдох бүр бичлэг хийж олон нийтэд хуваалцаар байлаа. Гэвч хамгийн сүүлийн бичлэг түүнийг хамгийн ихт айдас давтуулжээ. Өглөө эрт гэртээ ганцаараа байх үед нь дараах зүйл тохиолдсон байна. I know y'all hear the footsteps. I'm like shaking already. So early in the morning too. See, I know you hear them pacing in there. Nah, get out of here, man. Hello? I'm like freaking out. Гинэт урд нь хөлийн чимээ сонсогддог байсан тэр өрөөний хаалга өөрөө онгоодог. Энэ явдал Боббиг үнэхээр айдас давтуулжээ. Гэвч хамгийн нууцлаг зүйл охиных нь өрөөнд болсон бичлэг байлаа. Тэр бас л гэртээ ганцаараа байх үед дараах зүйл болдог. It always gets crazy when I'm here by myself. Or when my daughter's sleeping. But, see? I told you. I want her piano again. Hello? See, there's her piano. Don't mind her room. She has so many damn toys. You gotta clean up like every day in here. Hello? But at least y'all caught that part. Yo. Nope, I'm good. Nope, I'm good. Shut that. I'm telling you, every time I'm here by myself, man. See, look, her piano's still going off in there, man. Охиных нь өрөөнд байх тоглоомод ямар ч шалтгаангүйгээр өөрсдөө ажиллаж эхэлдэг. Одоогоор Боббигийн гэрт яг юу болоод байгаа нь тодорхойгүйч тэр бичлэгүүдээ хуваалцаар л байна. Тэр энэ бүхнийг ямар нэгэн байдлаар тайлбарлаж өгч чадах хүн олдоосоо гэж найдаж байгаа бөгөөд байшингийнх нь юр бусын үйл явдлууд улам бүр ачаалттай болж бүг мэдэрч байгаа гэд. Харин та юу гэж бодож байна? Үнэхээр сүнс оршин байдгүй эсвэл энэ үнэхээр өөр тайлбарлаж болох зүйл үү? Guys, we'll whatever. Өдөртэй тий. Айх зүйл огтайлга. Ер нь инээвэл дуус цорл нэлээд удаа авч магад. Энийг нийтлэлтэй 5-6 part айлтсан хийж магад. За энийг дэвтэж дуусчих. Одоо 9 минут гэнэ.
Дараагийн бичлэгний их сурвалжинд тодорхойгүй бөгөөд үүнийг олсон нэг хүн олон нийтийн сүлжээнд дахин тавьжээ. Их сурвалжинд тодорхойгүй ч энэ бичлэг дангаараа хангалттай аимшигтай байв. Бичлэг дээр хідэн залуус нэгэн тараншааны нөхрөө харж зогсож байгаагаар эхэлдэг. Тэнд хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл байгаа гэж тангарлаж байв. Камер барьж буй хүн ойртон очиж дотгош харж үзтэл дараах зүйл тохиолджээ. Te lo juro que había algo ahí. Nos devolvemos. Créame que yo no hubiera llamado. Yo hubiera visto algo. Es que yo iba pasando por acá y esa vuelta está destapada. No, siempre estamos. Ahí ya la parte al. Perro se lo vio. Гинэт нэг толгой гарч ирнэ. Хинч хүлээгээгүй энэ дүр төрх гарч ирсэн даруйда бичлэг хийж байсан хүнийг сандрагаж тэр даруй зүгтаахад хүргэн. Камер барьж буй хүн зочсондоо холдон зүгтаах үед тэрхүү зүйлийн нүүр яг л аим шин киноноос гараад ирсэн мэт эргэн далд ордог. Яг юу байсныг хинч тайлбарлаж чадаагүй хэвээр. Дараагийн бичлэг Английн Бирмингем хотод байрлах хачин жигтэй ам дамжсан яриагаар алдартай зуулчид хийхэн очдог хаш доторх бичлэгийг харуулна. 2022 оны 7 сарын 30-нд Сабрина гэх нэгэн эмэгтэй нөхөр Карлтайгаа хамт Астон Холл нэртэй энэхүү алтарт хашид зочлохоор шийджээ. Энэ газар зөвхөн сүрлэг архитектураараа биш харин ч сүнслэг үзэгдлүүдээрээ олон зочдын сонирхлыг татдаг. Харшийн нэгэн өрөө өмнө нь Мэри Холт их нэгэн бүсгүйд харьяалагддаг байжээ. Домогт үүснээр Мэри өөрийн гэрийн үйлчлэгчтэйгээ гэрлэхээр шийдэж орохоор төлөвлөж буйг нь аав нь мэдээд уурлан түүнийг өрөөнд нь түүжин хорьжээ. Харамсалтай нь Мэриг энэ өрөөнд эд 16 жилийн турш цоожлон хорьсон бөгөөд эцэстээ өсвөлн болон гутралд автснаас болж нарс барьсан гэдэг. Түүхэн өөрөө харамсалтай ч Сабринагийн нөхөр Карлигийн хувьд энэ бүхэн хэтэрхий драматай санагдсан бололтой. Тиймдээ ч тэр Мэриг дуудана хөгжилтгөөр оролцсон энэхүү аимшигтай явдлын эхлэл болжээ. Тэд Мэригийн хуучин мөрөө рүү чиглэсэн шат руу өсөж байхдаа бичлэг хийж эхэлсэн байна. Mary? I mean you no harm. We know you're in there. We've seen you. Where are you, Mary? Mary? Did you see it? Mary? Mary? Are you still in there, Mary? You can come out now. Ингээд тэд өрөөний гадаа зогсож байх үед өрөөнд дотор сүүдэр шиг дүрс хоромхон зөөр гүйж өнгөрнө. Тэд нэг хэсэг нам гүнхэн хүн дамс холдоонд зогсож юу болохыг хүлээн. Мөн тэр дүрс нөхөр нь дахин дуудах үед дахин харагдсан зарим хүмүүсийн хувьд Мэригийн сүнс түүнийг дуудахыг хүлээж байсан мэт сэтгэлд төрүүлжээ. Сонирхолтой нь хос хоёр хизээч өрөө рүү орж үзээгүй байна. Учир нь уг музейн дүрмээр Мэригийн хуучин өрөөнд зуулчид орохыг хатуу хавилдаг аж. Энэ өрөө бол түүхэн дурсгалт газар тул олон нийтэд нээлттэй биш юм. Өнөөдрийн хүртэл Сабрина болон Карл нараа яг юу харснаа хэн эсвэл юу бичлэгт гарсныг тайлбарлаж чадахгүй хэвээр. Харин үзэгчдийн хувьд уг сүүдэр бол хизээж чөлөөлөгдөөгүй шаналсан Мэригийн сүнс байх магадaltaй. Харин та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Англид амьдардаг нэгэн гэр бүл 1997 оноос хойш гэртэн болж буй ер бүсийн үзэгдлүүдийг бичлэг болгон үлдээж иржээ. Тэдний хувьд тайлбарлах аргагүй чимээ аяндаа сонсогдох, эд зүс өөрсдөө хөдөлж байгаа мэт санагдах зэрэг хачирхалтай зүйлс байнга тохиолддог байна. Хэдийгээр айдас давтсан байдлаар амьдарсаар байгаа ч тэд гэр орондоо аль болох тайван хэвээ амьдрахыг хичээдэг аж.
Нэгэн өдөр гэр бүлийнхэн найзтайгаа хамт тухтай ярилцаж байх зүр гэрийн эзэн тэр мөчийг гар утсаараа бичлэг болон авч байжээ. Ярилцлага эд өрнөж байхад гинэт дараах зүйл тохиолдсон байна. He always pushes it through when I'm sitting on the sofa. So annoying. Why are you moving closer and closer towards me and almost in my lap, Beba? Why telling you go? She's ready to run. Don't you trust over there anymore, Beba? No, Morgan, thanks. Why you moved out in the first place? One of the reasons, yeah. Oh, God. I used to hog in the oven. You go. All right. And I'll go together. Yeah, get together. Yeah. It always happens on TV, Ian. I just don't even She's up the stairs. Oh my... No. I don't go. There's nothing there. No, I can't. There's nothing there. Oh, God. Oh, no. Юмс тайвшрах шинжтэй болсон мэт санагдаж байсан ч гинэт гэрийн дээврээс чанга хөл алхах чимээ сонсогдож эхэлнэ. Гэр бүлийнхэн өмнө нь ч үүнээс ч илүү хачирхалтай зүйлсийг туулж байсан учраас төдийлөн сандарсангүй инээлтэн байж чимээ гарсан шалтгааныг шалгахаар шатны зүг явжээ. Гэвч тэд шатны хөд хэсэгхэн хугацаанд зогсож байх хооронд харагдахгүй нэгэн зүйл шатнаас доош асар хурдтай гүйж ирсэн нь бичлэгдүүлжээ. Энэ явдал тэдний хувьд хамгийн аимшигтай тохиолдол байсан байж магадгүй. Гэхдээ гэр бүл илүү олон бичлэг нийтлэхээс нааш энэ бичлэг нь тэдний гэрт болсон сүнслэг үзэгдлүүд дундаас хамгийн содон, хамгийн аимшигтай нь хэвээр үлдэх бололтой. Хүүхдийн өрөөний камер дээр санамсаргүйгээр бичигдсэн сүнслэг үзэгдлүүд ихэвчлэн айц төрүүлдэг. Гэвч дараах бичлэг нь зүгээр нэг аимшигтай зүйл биш, харин сэтгэл хөдлөм тайвшрал авчирсан байж болцшгүй. Үйтний аал нь 2 хүүхдийн ээж, харамсалтай нь түүний нөхөр 2022 онд тархины гэмтлийн улмаас таалалд өгсөн байна. Үйтнигийн нөхөр зүгээний харшилтай байсан бөгөөд зүгийн татгуулснаар зүрхний шигтээс үүсэж улмаар тархины үйл ажиллагааг нь бүрэн өсөн зогсоосон байна. Нөхөр нь хэдэн сар асрамжийн газар хэвтсэний эцэст харамсалтайгаар нас баржээ. Түүний нөхрийн мөхөл өөрөө маш их шаналл авчирсан боловч 2 дахь хүүхдээ төрүүлснээс хойш ердөө 3 сарын дараа түүнийг үүр даалтах нь бүрч хэцүү байлаа. Хайрт нөхөр нь хүүхдээ өсөж байгааг үзэж чадаагүй нь Үйтнигийн хувьд төвчхийн аргагүй зовлон байсан. Гэсэн ч тэрээр нөхөр нь энэ дэлхий дээр биш ч гэсэн өөр нэг ертөнцөөс хүүхдтэйгээ очирсан гэж итгэдэг байна. Нэгэн орой Үйтни хүүхдийн өрөөний камерны бэсгийг харж байтал хүүхдийн толгой дээр тодорхойгүй нэгэн гэрэл харагджээ. Анхандаа тэр үүнийг дэлгэцээр их гэрлийн ойсон тусгал байх гэж бодсон ч хүүхэд байрлалаа өөрчлөхөд гэрэл нь хിവэр байжээ. Тэрхүү гэрэл бөмбөлөг хүүхдийн толгойг зөөлөн илт байгаа мэт харагдсан бөгөөд Үйтни энэ нь талиагаач нөхрийнхэн сүнс байж магадгүй хэмээн бодсон байна. Сар сараар үргэлжилсэн уй гашуу шаналлын дараа энэ дүрс бичлэг түүнийг тайвшруулж сэтгэлийг нь зөвлөжээ. Хэдийгээр нөхөр нь үрд явсан ч ямар нэгэн байдлаар түүний сүнс хүүхдүүдтэй хамт байгаа мэдрэмж Үйтнийд итгэл найдвар төрүүлсэн байна. Таны бодлоор энэ гэрлийн бөмбөлөг үнэхээр түүний нөхрийнхэн сүнс байсан болов уу эсвэл өөр тайлбар байх боломжтой юу? Коммент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Дата бичлэг болсон. Огтэйс юм байсангүй. Хадад унтах тийштэй. Би яг унтсан. Бараг унтсан. Би нэгс нь үдэж шатсангүй. Тэгэд дараагийн бичлэгээр би яг энийг бол хийхгүй. Энэ бол амар үүдхтэй байсан. Би тэгээд дараагийн бичлэгүүд энийг бол дуусах хий те. Одоо энийг л хийх. Дараа энийг дуусчаад энийг л дуусах хийвэл. Гэрлээс энэс өдөртөө. За бичлэг таалагдсан бол лайк дараад subscribe дараад тоглох хийлгэх бичлэг эднэр байвал коммент бичээрэй.
Тэг хэрвээ те та нар бүр энэдгээр бичлэгүүдээс амар бичлэг те амар бичлэг үзүүлээд энэ бичлэг хийлгээрээ тэр комент хийчих жаал шүү дээ. Тэгээд бичлэг таалагдсан бол like and subscribe or comment. За тэгээрэй. Like subscribe. Нэр монголоор subscribe гэдгийг те яг нэг захиалах гэж гарч ирд юм байлээ шүү. Монголоор subscribe захиалах гэж гарч ирд юм байлээ. Та нар тэгээд захиалах дээр дараа subscribe дараа. Bye.